Эрчим хүч баруун бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөцөд тулгуурлан усан цахилгаан станц болон нарны цахилгаан станц дамжуулах шугамуудыг байгуулж олон төрөлт эрчим хүчний их үүсвэр бүхий бүс нутаг болно. Баруун бус бол өөрөө бол үндсэндээ эрчим хүчний хувьд бол бүхэлдээ бол гэж хэлж болохоор гаднаас хараад тийм одоо байдалтай байж байгаа. Эрчим хүчээ ихэнх нь одоо гаднаас авдаг. Энэ дотор цахилгаан эрчим хүчээ за туслах шатгалтай материалаа гаднаас авдаг. Энэтэй холбоотой бол баруун бүс өөрт нь бол дотоод нөөцөөр бол эрчим хүчнийхээ одоо нөхцөл байдлыг одоо байгаагаас даруй одоо жишээ нь сайжруулах цаашаад эрчим хүчээ бол бүрэн өөрөөр хангах юм нөхцөлийг хангасан томоохон зорилт тавьчихсан. Энэ бол Эрдэнэ мөрний усан цахилгаан станц. Ялангуяа баруун бүс бол төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй. За эрчим хүчний хувьд бол Орос улсын талаас одоо хамааралтай байгаа. Энийг шийдэх гарц гаргалгаа байгаа юу гэж байж болно. Тархмал болон одоо сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрүүд. Ялангуяа одоо сүүлийн үеийн олон дэлхийн нийтийн чиг хандлага бол сэргээгдэх эрчим хүч рүү нэлийн явж байгаа. Жишээ манай баруун таван аймагт гэхэд Эрдэнэ мөрний усан цахилгаан станц 90 мегаваттын энэ хүү цахилгаан станц. За юу гэдэг эгийн голын станц, за Дорноговын газрын тос боловсруулах үйлдвэр гэх мэтчлэн эдгээр том төслүүд бүгд дандаа ер нь хөдөө орон нутагт байгаа. Тэгэхээр нөгөө бид нар яг нөгөө хөгжлийн төвүүдээ орон нутгийн хөгжлийн төвүүдийг бид нар яг бүгднгийн заавал төвийн эрчим хүчтэй холбохгүйгээр магадгүй сэргээгдэх эрчим хүчний нар салхины станц хураагуудыг байршуулад тэрээгүүрээ нөгөө анхан шатны хоршоонууд нь боловсруулалтаа хийгээд бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхлэхээр тэр нөгөө олон улсын зах зээл дээр гарахад хүртэл үн цэн нь нэмэгдэнэ. Баруун бүсийн гол хангамжийн цэг бол улаастай. Тэгээ энэ хувьд бол заавалчгүй нэг дулааны станц байж суур ачаалт ажиллах ёстой. Филмний 100 мегаваттын станц, одоогийн баригдаж байгаа тусан цэглэлийн 30 мегаваттын станцуудын айл нэг нь суур ачаалт явж энэ баруун талд байгаа Эрдэнэ мөрөнгийн усан цахилгаан станц болон нар салхины энэ олон их усруудыг бид нэр суур ачаалтаа баттайгаар баруун бүсээ хангах юм аа. Тэгээд 200 орын шугамудаас салбарсан энэ 35-110 шугамудаараа оногийнхаа сүлжээг хүчжүүлээд тэр хөгжлийн төвүүдийн эрчим хүчний хангамжийг дэмжиж өгнө. Дулааны станцыг баруун бүс 100 мегаватт гэж бид нар төлөвлөж байгаа. 91 Говьолтой аймагт бол одоо жишээлбэл Солонгосын эзэн банкны хөнгөлөлтийн зээлээр шинийг хүүсэр ашиглалтанд орохоор бэлэн болж байна. Завхан тосон цэнгэл дээр одоо 30 мегаваттын дулааны цахилгаан станц ашиглалтанд орж байна. Одоо Увс, Ховд, Баян-Улгийн аймагуд дээр дулааны станцыг өргөтгөлийг юм уу шинээр одоо бид нар их усрыг төлөвлөхөөс өөр арга байхгүй. Ингэж бид нар тэр бус нутагт орон сууцчлуулах бодлогыг хэрэгжүүлж иргэдэд бус нутагтаа тайван тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх энэ дулааны станцыг зайлшгүй их шаардлагатай байна гэж харагдана. Одоо удахгүй эрчим хүчний Эрдэнэ мөрөнгийн усан цахилгаан станц Ховд аймагт орох гэж байна. Энэ орчих юм бол эрчим хүчний дахиад юм уу бас 3 дахин бурах бололцоотой болно. Гэх мэтчлийн давуу талууд дээр нь тулгуурлаж Улаанбаатар хотын төвлөлөөс харуулж бүс болгондоо таталцлын төв бол бий болгож төрсөн өссөн нутагтаа итад амт боломжийг бий болгож иж энэ төвжирэл сарна Монгол улсын өсчсөн хөлөө амилна.